Өнөөдөр маш чухал хүмүүс цугдраад нэг сонирхолтой ярилцлага хийх гэж байна л да. Ердийн нэг архилга бол биш болчихж байгаа. Энэ бол дэлхийн түүхийг өгүүлсэн. Энэ die Gemeinschaft zerstören. Diese Fragen, glaube ich, kristallisieren. Бид нарын одоо загтансан газар маажж байгаа юм шиг. Бид нарын мэдхгүй үйл гэж байна. дэлхийд ер нь Монголоос санаа гарсан. Одоо олдвор дээр одоо таны ам бол хувийн өөрийн амьдралыг ярьж байгаа юм шиг өртлөө Онгон байгаль дээр үзэх ганцхан улс орн магадгүй дэлхийд үзэж байгаа ганцхан улс орн Монгол байж магадгүй гэж би бахарч байна. Дэлхийн мөн рүү гэсэн айлч аялын талаар судалгаа, шинжилгээ бид бүхэл чиглэлээр үзлээ, харлаа, их сонирхолтой аялал болсон гэж үзэж байгаа. Та энэ нэг сүүлийн хэдэн аяллахын талаар товчхон дүгнээд ярьсан. За яг би ч одоо хэл бичгийн мэргэжлийн хүн гэдгийг манай үзэг сонсогч олон түмэн гадарж байгаа. Гэхдээ яг юу ч гэсэн энэ сайхан сонирхолтой аялалд өрсөнд баярлаад даган баясаад оролцоод басчгүй бас ол зомогтой үдсэн харсан юмтай ингэж явж ирсэнтэй миний хувьд сэтгэл хангалуун байна. Урлагийн бүтээл шиг энэ гайхамшигтай ер нь байглаас илүү уран юм энэ ертөнцид байдгийм үгүй юу гэмээр энэ сайхан юугаа бол бид нар бол үнэхүү дутуу дургуун мэдж байгаа юм. Том баг мэдж байгаа. Гэдгээ бол явах тусам үзэх тусам ухаарах юм да. Тийм учраас бол саяын бид нарын манай тэрвистовын санаачлан зохион байгуулсан энэ говь нутгийн энэ гүн рүү ертөнцийн энэ одоо хэвлий рүү шагааж харахыг оролцсон энэ аялал бол үнэхээр зүгээр сонирхогчийн төвшөнд биш. Шинжлэх ухааны төвшөнд ер нь бодмоор санамаар ийм сайхан зүйл боллоо гэж би хувьдаа бол баяртай байна. За тэгээ энд явц тунд харахад бол олон юм бодогдож байлаа. За тэгээ одоохон би бол хэл бичгийн мэргэжлийн хүн энэ палеонтологийн эртний судлаас даанч хөндөй. Гэхдээ надад бол олон зүйл маш сонирхолтой байсан. Яагаад гэвэл би ч нэг жоохон саваагүй хүн юм байна. 2005 онд Монголын уламжилт хангаах ухааны музей гэж байгуулсан. Манай тэр музейд бол ургамал, амьтан, эрдэс энэ чинь одоо хүний амьдралыг тэтгэдэг 3 гол их болгоно энэ л дээ. Энэний олдвор бол ямар нэг хэмжээгээр байгаа. Би түрүү Барсуул тактимчаас асууж ясан палеоботоник гэж одоо эртний мөхсөн амьтан ургамлын амьтан юу яах вэ? Ургамлын ботаникийн судалгаа манайд байна уу гэж манай хүрээлэнд бол байгаа гэж Барсуул тактимч хэлсэн. За тэрэнд бол олон зүйл байна. Одоо нэг зүйл хэлэхэд эртний одоо Монгол орны энэ одоо геологийн хуучин өөх түүхийг өнгөж харах юм бол одоогийн одоо харьцуулж бодоход энэ итгэгч ч юм уу халуун орны уур амьсгалтай одоогийн халуун оронд ургадаг тэр ургамал энэ говь нутагт ургаж байсан байх бололцоо байж магадгүй юм. Яагаад гэвэл сүүлийн үед бүр 20 дугаар зууны үед энэ бэлэг танхаа эрдэмтэн Данзан Аравжаа зэрэг улсууд судлаад чулуутсан арур, чулуутсан барур, чулуутсан жүрүр энийг олоод шатаагаад эмэнд хийжсэн баримт бий. Ийм судалгаач бий. Тэгэхээр бид нар юу гэж хэлэх гэж байна вэ гэвэл бид нар энэ палео ботаникийн судалгаа руу одоо эргэж өнгөж харах цаг болжээ.
Өөрөөр үлэг гөрүүлийн идэж Үлэг гөрүүлийн мөрөөр мөрөөр идэж байсан амьдарч байсан үеийн ургамлын судалгаа одоо өнөөдөр бол бас чулуутсан. Бас чулуутсан байна. Энэ бол нэг шинжлэх ухааны миний бодлоор бол судлах эзнээ хүлээж байгаа хоосон орон зай гэж хэлж болно. Эцсийн сүт хураангуйлаад очиж хэлэхэд энэ удаагийн энэ говь нутагт зорьсон энэ шинжилгээний ажил бол яахаргүй одоо бид нарын одоо загдансан газар маажж байгаа юм шиг бид нарын мэдэхгүй өгүүлж байгаа дутагдж байгаа юмыг нөхсөн ийм үр дүнтэй шинжлэх ухааны ер нь бол одоо маш тодорхой ийм барин тавин үр дүнтэй сайхан ажил боллоо. Ийм учраас бид нар бол энийг цааш нэг улам боловсронгуй, улам хөгжингүй, улам зоригтой, бодлоготой явуулах юм бол улам илүү үр дүнд хүрэх болцоо байна гэдэг бол энэ бол ойлгомжтой санагдчих байна. За тэгээд юутай хэлэхэд бол цааш тийм манай Тристовын санаачилж байгаа тэр шинэ ертөнцийн гүн рүү гэдэгт бол би амьтан ургамлын ертөнц рүү орох болов гэж хоригдож байгаа. Баярлалаа. Өнөөдөр маш чухал хүмүүс цугдраад нэг сонирхолтой ярилцлага хийх гэж байна л да. Эрдийн нэг архилга бол биш болчихж байгаа. Энэ бол дэлхийн түүхийг өгүүлсэн. Энэ die Gemeinschaft zerstören. Diese Fragen, glaube ich, kristallisieren. Бид нарын одоо загдансан газар маажж байгаа юм шиг бид нарын мэдэхгүй үйл гэж байна. дэлхийд яг Монголоос санаа гарсан. Монголын олдор дээр одоо таны ам бол хувийн өөрийн амьдралыг ярьж байгаа юм шиг өртлөө Онгон байгаль дээр нүцэх ганцхан улс орн магадгүй дэлхийд үдж байгаа ганц улс орн Монгол байж магадгүй гэж бахарч байна.